За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд дэвшүүлье. Бид нар хатуугийн хавтгай нийлмэл хөдөлгөөний үед цэгийн хурдгал тодорхойлох сэдвийн хүрээнд энэ 5 дугаар жишээг авч үзье. За энэ өмнө үзсэн 1 гэсэн блок маань хөдөлгөөнтэй блок, хавтгай хөдөлгөөн хийж байгаа. 2 гэсэн блок нь хөдөлгөөнгүй. А гэсэн ачаа маань 2Т квадрат хуулиар Z тэнхлийн дагуу хөдөлж байгаа сундаггүй утсанд эхлэгдсэн байгаа. Нөгөө зүрийн хөдөлгөөнгүй таазанд эхэлсэн байгаа. За бидний төрөөчийн хурд бол арган дээр Е-цэгээ хурдан тэгтээ тэнцээ буюу хурдны эгшин зургийн төвтэй давтсан гэж үзсэн. За яг хугацааны нэг секунд хугацаа ерөнхий тохиол С-цэгийн хурдаа болохоор бид нар 2Т Б-цэгийн урдаа 4Т тэнцүү гэж олсон байгаа. За бидний одоо олох юм маань хугацааны 0.5 секунд эгшиндэх Е болон Б-цэгийн хурцлалыг хэрхэн тодорхойлохыг авч үзье. За мөн 2 аргаар болно. За эхний арга нь бид нар туйлцэгийн хурдгал ашиглах. За бид нарт хавтгай хөдөлгөөн хийж байгаа 1 гэсэн мөчөөс хурдтгалыг нь мэдэж болох цэгүүд ямар цэг байна вэ гэхээр за бид нар яг А цэгийн хурдтгалыг оллоо гэж үзэхэд А цэг маань шулуун замаар хөдөлж байгаа учраас Z тэнхлэг дээр хоригч байгаа тэнцүү буюу Z-с 2 удаа авсан уламжлал өөрөөр хэлбэл 4Т-гээс аваад 4 м/сек квадрат. За тэгтээ А цэгийн хурдтгал маань Б цэгийн хурдтгалтай тэнцүү гэж үзэх болцоогүй. Хурдтгал бол өөр гарах ёстой. Тийм учраас Б цэгийн хурдтгал мэдэгдэхгүй. За энэ Е цэгийн хурдтгал ч гэсэн тэгтээ тэнцээ биш байх ёстой. Онолын хувьд. За тэгвэл биднэрт хүрээнд дээр байгаа цэгүүд дотроос зөвхөн С цэгийн тарихтоор шулуун гэдэг нь мэдэгдэж байгаа. За энийг ашиглаад С цэгийн хурдтыг олох боломж байна. За С цэг маань ерөнхий тохиолдолд нормал ба тангенцал гэсэн хоёр байгалийн задрах ёстой. Шулуун замаар хөдөлж байгаа үед нормал нь 0 болоод тангенцалд байгаа тэнцүү. За тангенцал хурдгал маань хурдныхаа хэмжээнээс хугацаагаар 1 удаа уламжлал авсандаа тэнцүү буюу 2Т-гээс уламжлахаар 2 м/сек квадрат. За шулуун замын хөдөлгөөн энэ маань С цэгийн хурдтайгаа ижил чиглэлтэй. За ингээ хавтгай хөдөлгөөн хийж байгаа учраас эдгээр С цэгийн хурдгалыг хэмжээ чиглэлээр нь тодорхойлсон учраас С цэгээ туйл цэгээр сонгоё. За ингээд бид нар Б цэгийн хурдгалыг тодорхойлъё. За онолын үед Б цэгийн хурдтгал маань С цэгийн хурдтгал дээр С нь Б-гээ тойроод ирж байгаа хурдгалыг нэмэх ёстой. За С цэгийн Б-гээ тойроод ирж байгаа хурдтгал нь нормал болно. Тангенцал гэсэн хоёр байгалагч бол задрах ёстой. За С нь Б-гээ тойроод ирж байгаа нормал хурдтгал нь эгшин зургийн өнцөг хурдныхаа квадратыг С-Б-гээр урьдчилсантай тэнцээ буюу эгшин зургийн өнцөг хурд маань 10Т квадратыг урьдчилдаг нь С-Б нь болохоор 0R1 гэсэн үг. За эндээс хугацааны 0.5 секунд эгшинд өнцөг хурд маань 5 секундаас зэрэгт болох юм байна. 5×5=25 өөрчлөлт нь 0.2 буюу 5 м/сек квадрат. За чиглэл нь болохоор С-гээс Б рүү чиглэнэ. За манай туйл цэг нь Б учраас туйлынхаа чиглэлийг сольж болохгүй. Б-ийн С-гээ тойрч ирж байгаа.
За тэгвэл хууль руугаа чиглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл B-гээс C руу чиглэх хэрэгтэй. За тэгвэл C-ийн хурдтгалаа бид нар B-ийн хурдтгалыг олгож байгаа B-гээс C руу чиглүүлж C-ийн B-гээ тойроод ирж байгаа нормалыг авах хэрэгтэй. За B-ийн C-гээ тойроод ирж байгаа тангенцал нь өнцөг хурдтгалыг C-гээр үржих хэрэгтэй. За манад туул цэг C агшин зургийн төв нь P E UCP гэсэн үг. Энэ маань хавтгай хөдөлгөөний явцад тогтмол байна. Өөрөөр хэлбэл дараагийн байрал дээр агшин зургийн төв нь дандаа энэ нутсан дээр гарах учраас C-ийн байрлал энэ зэ олгоор тогтмол байх нэ. Ийм учраас дүрм ёсоор өнцөг хурдтгал маань өнцөг хурднаас хугацаагаар нэг удаа авсан уламжлалт гэсэн энэ томыг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл 10 Т-гээс уламжлаад 10 буюу секундын хасах нэг зэрэгт. За тэгвэл 10-ыг үржих нь 0.2 буюу 2 м/с квадрат. Чиглэл нь CB-д перпендикуляраар өнцөг хурдтгалынхаа дагуу авах хэрэгтэй. За манад энэ хоёр маань ижил чиглэлтэй гарах учраас хурдсах хөлгөөн гэж үзээд хурдсах хөлгөө учраас өнцөг хурдтгалын чиглэл маань цагийн зөнөө хөлгөөний эсрэг байна. Өнцөг хурдтгалаа ижил чиглэлтэй байна. За энэ тохиолдолд B-ийн C-гээ тойроод ирж байгаа тангенцал нь өнцөг хурдтгалынхаа дагуу CB-д перпендикуляр. CB-д перпендикуляр өнцөг хурдтгалын дагуу гэхээр ийшээ зорох нэ. Энэ бол C-ийн B-гээ тойроод ирж байгаа тангенцал. За одоо энийг гэдэг тэгшгэлийг ашиглаад B-ийн хурдтгалаа хоригцолж олъё. За хавтгай дээр Y-Z гэсэн хоёр тэнглэх аваад B-ийн хурдтгалыг Y тэнглэхээр хоригцлаа. За B-ийн хурдтгалын Y дээрх хоригцсон эдгээр байгуулагчдын Y дээрх хоригцсон нийлбэртэй тэнцээ байх ёстой. Өөрөөр хэлбэл C-ийн хурдтгалын Y дээрх хоригцсон нь тангенцал нь нормал нь болохоор хасах тэмдэгтэй CB нормал. За BC нормал нь хасах 5 м/с квадрат гарсан байна. За Y тэнглэхээр хоригдсон Z тэнглэхээр хоригдсон нэг гэдэг тэгшгэлээс за энэ бол 1-ээс олж байгаа шүү. Z тэнглэхэд доош авсан байгаа. C-ийн хурдтгал нэмэх тэмдэгтэй, тангенцал нэмэх тэмдэгтэй нормал нь тэр болно. Тэгэхээр C-ийн хурдтгал дээр нэмэх нь B-ийн C-гээ тойроод ирж байгаа тангенцал. За B-ийн C-гээ тойроод ирж байгаа тангенцал C-ийн хурдтгал хоёр маань хоёулаа 2 гарсан учраас 4 м/с квадрат. За ингээд B-ийн хурдтгал маань энэ хоёрыг квадрат зэрэг төвшүүлээд язгуур гаргаж олох ёстой. Өөрөөр хэлбэл 5-ын квадрат 4-ийн квадрат 25 16 41. За 41-ээс язгуур гаргах юм бол 6 400 3 м/с квадрат. За ингээ B-ийн хурдтгалаа боллоо. За B-ийн хурдтал эндээс бид нэр дүгнэлт хийж үзье. Бидний Z тэмлэг дээрх хурдтгалын хоригдсон 4 м/с. А-ийн хурдтгал нь 4 м/с байна. Өөрөөр хэлбэл А-ийн хурдтгал маань B-ийн хурдтгалын Z тэмлэг дээрх хоригдстой тэнцээ харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ бидний B-ийн Z дээрх
хоригц маань А цэгийн хурдтай тэмцүү гэдэг нь харагдаж байна. За цааш нь одоо хурдан тэгтээ тэмцүү байсан Е цэгийн хурдтгалыг тодорхойлъё. За тэгвэл Е цэгийн хурдтгал нь туйл цэгээ цэгээр авсан. Е цэгээ тойроод ирж байгаа хурдтгал буюу Е цэ нормал, Е цэ тангенциал. За 1 2-оор тэмдэглэж. Е цэ нормал нь өнц хурдны квадратыг Е цэгээр үржүүлсэнтэй тэмцүү 5-ын квадратыг үржүүлнэ. Е цэ нь 2 25 2 5. За чиглэл нь Е-гээс С руу чиглэнэ. Е-гээс С руу чиглэнэ. Болохоор Е цэ нормал. За Е цэ тангенциал нь эпсилон 1-ийг бүртгэн Е цэ 10-ыг бүрддэг нь 2 0.2 0.2 2 м/сек квадрат. За чиглэл нь Е цэдээ перпендикуляраар өнцөг хурдлын дагуу чиглэнэ. Е цэдээ перпендикулаар өнцөг хурдлын дагуу гэхээр босоо чиглэл доош чиглэх юм байна. Энэ бол Е цэ тангенциал. За 2 гэдэг тэгштэглээс Е цэгийн хурдтлын X дээрх хоригцыг олъё. За X биш. Энэ дандаа Y-гээр явж байгаа шүү. За Y тэмдэгтээр С цэгийн уртгалтыг нормал нь нэмэхээр орж ирэх юм байна. Энэ нь ойлголно. Нэмэх тэмдэгтээ Е цэ нормал. Юу 5 м/сек квадрат. За Z тэмдэгтэр хоригц. Z тэмдэгтэр хоригц нь доош үгсэн энэ нэмэх тэмдэгтээ С цэгийг одлоос тэмдэгтээ. Е цэ тангенциалаас асан С цэгийн уртгал. Е цэ тангенциал 2, С цэгийн уртгал 2. 2-оос асан 2 тэмцүү тэг. За тэгэхээр Е цэгийн хурдтгал нь Z-ийн тэг учраас Е эрэхтэйгээ тэнцүү буюу 5 м/сек квадрат. За эндээс ямар дүгнэлт хийх вэ гэхээр Е цэгийн хурдтгал нь тгээс ялгаатай хурд нь тэгтээ тэнцүү гэсэн юм тохиолдол. За эндээс юу харагдаж байгаа нөхөр хавтгай нийлмэл хөдөлгөөний үед хурдан тэгтээ тэнцүү байгаа ч гэсэн хурдтгал нь тгээс ялгаатай гэсэн ийм дүгнэлтэнд хүрнэ. За одоо өргөжлүүлээд хурдтгалаа 2 дахь арга буюу хурдтгалын 900-ын төвийг ашиглан шалгая. За энэ үед хурдтгал нь тэгтээ тэнцүү байх хүйцэгийн байрлалыг олъё. За хүйцэгийн байрлалыг олохын тулд бид өнцөг хурдтгал нь тгээс ялгаатай, өнцөг хурд нь тгээс ялгаатай. Энэ тохиолдолд бид нар Б цэгийн хурдтгалыг шалгахын тулд Е цэгийн хурдтгал, С цэгийн хурдтгалыг ашиглая. За хурдтгалаа олохын тулд бид нар альфа гэсэн үнцгийг олох ёстой. Альфа гэсэн үнцэг маань аркс тангенс эпсилон 1-ийг хувахан омега 1-ийн квадрат. За эпсилон 1 нь 10 өнцөг хурд нь 5-ын квадрат. Ноёл 14 5-ын квадрат
Аргас тангенс 0.14. За энийг бид градусаар болох юм бол 21 градус 8 минут болно. За хурдтлын нэгэн зургийн төвийг тодорхойлохдоо бид нар Е цэгийнхаа хурдтал, С цэгийн хурдтал хоёрыг ашиглаад альфа гэсэн өнцгөөрөө өнцөг хурдлын дагуу шулуунуудтай зохицуулна. За тэгвэл С цэгийн хурдталд цагийн цэний хөдөлгөөний эсрэг чиглэлээр альфа өнцгөө татна. Энэ маань бидний Е цэгийн хурдтал учраас ийшээгээ альфа өнцгөөр шулуун зогно. За тэгвэл бидний зургийн төв маань энд гарч ирнэ. Энэ өнцг маань бидний альфа өнцгүүд. За энийг ашиглаад бид нэр Б цэгийн хурдтлыг тодорхойлох ёстой. За Б цэгийн хурдтлыг тодорхойлохын тулд Б-ийн хүүгээ тойроод ирж байгаа. Нормал. Б-ийн хүүгээ тойроод ирж байгаа. Тангенцал. Энэ хоёр хурдлаар олно гэсэн үг. За Б-ийн хүүгээ тойроод ирж байгаа. Нормал. Тангенцал гэсэн энэ аргаар бид нэр тодорхойлно. За эндээс бид нэр QC болохдоо С цэгийн хурдталыг эпсилон 1-ийн квадрат омега 1-ийн 4 зэрэгт гэж олно. За QC-г оруулаад бичих юм бол Т бүхэл Т 743. За Б куб энэ гурвалжингаас QC-г олцсон. За CB мэдгэж байгаа учраас энэ өнцгийг ашиглана. За энэ өнцг маань ер дээр нэмэх альфа. Өөрөөр косинусийн теоремоор QC-гийн квадрат CB-гийн квадрат хасгана QC CB косинус ер дээр нэмэх альфа. За ер дээр нэмэх альфа маань 111 градус 8 минут болно. За энд бид нэр утгуудаа орлуулад тавих юм бол Б куб Т бүхэл 23.78. За ингээд Б цэгийн нормал нь омега 1 квадратыг урьдчилна. В Q тавын квадратыг урьдчилан тэгвэл 23.78 5 943 метр секунд квадрат. Тангенцал нь 9-ийн хүрчхэн Б Q 10-ыг урьдчилан тэгвэл 23.78 2378. За ингээд Б цэгийн хурдтал маань Б Q нормал Б Q тангенцалаас язгуургаад болоход бидний өмнө олсон 6400 метр секунд квадрат гэсэн утгатай тэнцүү гарна. За ингээд хурдтлын экшн зургийн төвийг ашиглан Б цэгийн хурдтлаа шалгалаа. Ингээд тооцоо маань зөв болсон батлагдсан байна. За баярлалаа.